Ер нь компаниуд аж ахуйн нэгжүүд маань яаж хүлээж авч байна? Одоо ингээд нүүлгэн тэгэхээр үйлдвэрүүд бол нүүх хүсэлтэд өөрсдөө ч маш их илэрхийлж байгаа. Яа тэгэхээр энэ харьгаа цэвэрлэх байгууламж ч өөрөө олон жил ийм хурсан бохирдлын асуудал байгаад. Энэ үхрийн ширийг бид нар олон улсын стандартад нь хүргээд одоо экспортод гаргаад улс орондоо ашигтай болгоод за эргээд малчт маань одоо түгээд нийлүүлэгчд маань бас ашигтай мөнгөтэй болох гэдэг. Тэр энэ чиглэл рүү бас ажиллах уу? Үнэхээр арсыг мөнгөөр авъя гэвэл бид өгье. Бид одоо сичгүүгээр гэмтэлгүй арсаа аваад ирья гэдэг ийм саналыг бол малчтай уулзахад тавиад байгаа. За үзэгч та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. За Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө 2040 за 24 мега төсөл. За ийм нэртэй ерөнхийдөө бол Улаанбаатар хотод хэрэгжих нь 24 мега төслийг үзэгч та бүхэнд бас цувралаар танилцуулж за энэ төсөлтэй холбоотой хүмүүсийг бас бид урьж ярилцж байгаа. Ингээд манай шинэ дугаар ихэхэд бэлэн болсон байна. Өнөөдөр Эмэлт Эко аж үйлдвэрийн парк хувьцаат компаниг гүйцэтгэх захирал нийслэлийн иргэдийн урдын төлөөлөгч Мегмарыг бас бид үрээд байна. Танд энэ өдрийн мэнд хүргэе. Сайхан орж байна та. Сайхан орж байна. Тэгэхээр тантай бол бид нар энэ Эмэлт Эко одоо парк тийм ээ. Эмэлтэд баригдах энэ аж үйлдвэрийн паркын талаар ерөнхийдөө бас ярилцъя гэж өөрсөн юм байна. Тэгэхээр ажил маань ер нь ямар хөө явагдаж байна та. Монгол улс маань бас цагтаа аж үйлдвэр нэлээд хөгжсөн. За тэр дундаа арьс ширний салбар, хөдөө аж ахуйн салбар маань бас нэлээд өндөр зохион байгуулалттай ажилладаг байсан. Тэгэхээр хаан улс дүүргийн 20 дугаар хороо орчин буюу одоо Мишелээс зүүн тийшээ хаан улс дүүргийн тамийн газар орчин бол үндсэндээ арьс ширний үйлдвэрүүд бол байршиж байгаа. За энэ үйлдвэрүүдийн нөхцөл байдал бол бас амаргүй байгаа. Яагаад тэгэхээр үйлдвэрүүд маань одоо хот төлөвлөлтийн энэ одоо олон жилийн алдаанаас болоод ингээд үйлдвэрийн бүс хүн амьдардаг суурьшлийн бүс буюу орон сууцны хэсэг ингээд зэрэгцээ байршиж байгаа. Тэгээ үүнээс болоод мэдээж арьс ширний үйлдвэрүүд маань химийг ашигладаг учраас үнэр гардаг. За тэгээ энэ орчинд бол харьгаа урьдчилан цэвэрлэх байгууламж байдаг учраас энэ орчмын үнэр за иргэдийн мөрөгдөл гомдол бол нийслэл болон засгийн газрын 11.1 төгөөр дамжиж маш их ирдэг. Тэгэхээр ер нь бол арьс ширний үйлдвэрүүдийг нүүлгэн шилжүүлье гэд энэ асуудал яригадаад бараг 16 дахь жилдээ болж байгаа. Олон жил яригдсан. Тэгээд энэ удаагийн одоо хотын удирдлагууд энэ Эмэлтийн аж үйлдвэрийн паркийг байгуулах асуудал маш хүчтэй дэмжлэг үзүүлж ингээд сүүлийн 2-3 жилийн хугацаанд маш эрчимтэй ажлууд явж байгаа. За үүний үр дүнд бол одоо бид бас Эмэлт Эко аж үйлдвэрийн паркийн үйлдвэрүүдийн одоо ашиглах үндсэн суурь дэдвүтцүүлэх дулааны цахилгаан станц цэвэрлэх байгууламжийн EPC олон улсын тендерийг бол зарласан 5 сарын сүүлээр нээх гэж байна. За тэгэхээр энэ парк маань үндсэндээ хид хідэн бүсүүдтэй байгаа. За арьс ширний үйлдвэр энэ нийслэл Улаанбаатар хотын нэг 3 дүүрэг хаан ус, сонгон найрхан, Баянгол дүүргүүдэд арьс ширний боловсруулах үйлдвэрүүд үйл ажиллагаа явуулж байгаа. Энэ үйлдвэрүүдийг нэгдсэн байдлаар Эмэлтийн аж үйлдвэрийн парк руу нүүлгэн шилжүүлэх ийм одоо томоохон хэмжээний нүүлгэн шилжүүлэлт болно. За ер нь бол арьс ширний үйлдвэрүүдийг нүүлгэн гэдэг нь одоо айл нүүлэхийн адил тийм амар ажил биш. Мэдээж хэрэг бизнес эрхэлж байгаа хүмүүст ч хүндрэлтэй. За тэгээд орчны бохирдлыг бууруулах олон ач холбогдолтой учраас үйлдвэрүүдийг нэгдсэн байдлаар нүүлгэн шилжүүлнэ. За дээрээс нэмээд ноос ноолуурын бүстэй, за мөн мах дайвар буюу малны далгааны бүстэй ийм одоо нэгдсэн зохион байгуулалт ерөнхий төлөвлөгөөд хичнээн метр квадрат талбайг эзлэх бол за усаа яаж идэх бол тийм ээ. Бидний хамгийн сайн мэддгээр шуун фабрикийн нутаг дэвсгэрт Эмэлт Эко аж үйлдвэрийн парк нийтдээ 539 га газар талбайг хамарч одоо төлөвлөлт хийгдсэн байгаа. За 539 га газарт бол ялангуяа сая таны асуусан цэвэрлэх байгууламж, усаа яахын, тогоо яахын гэд олон асуудал байгаа. Тэгэхээр бид нар өнгөрсөн хугацаанд болвол одоо Дэлхийн банкны дэмжлэгтэйгээр одоо техник эдийн засгийн үндэслэлийг бол арьс ширний бүс дээр боловсруулсан. Арьс ширний одоо салбарт бол хамгийн чухал цэвэрлэх байгууламж гэдэг. Олон улсын стандартын шаардлага хангасан цэвэрлэх байгууламжийн тэзүүг бол бид нар өнгөрсөн онд боловсруулах ажлыг эхлүүлээд нэг 2 сар орчмын өмнө хүлээж аваад сая тендерийн зарласан гэсэн. Тэгэхээр цэвэрлэх байгууламж бол
нөгөө үйлдвэрүүд маань химийн бос ашигласан тэр цэвэрлэх байгууламжаар нэгдсэн цэвэрлэх байгууламжинд нийлүүлэхдээ бид нар одоо бол харгаагаар дамжаад төв цэвэрлэх байгууламж руу нийлүүлж байгаа. За эмээлтэй ажилтнуудын парк байгуулагдсанаар бие даасан цэвэрлэх байгууламжтай болох төв рүү одоо нийлүүлэхгүй гэсэн. За тэгээд тэр цэвэрлэх байгууламж маань байгальд хаях стандартын шаардлага хангасан. За нөгөө өөрсдийнхөө цэвэрлсэн усыг дахин ашиглах, за мөн одоо үйлдвэрийн зориулттай технологийн усыг ч мөн ашиглах. За тэгээ үйлдвэрээс гарч байгаа тодорхой усаа байгальд нийлүүлэх олон улсын стандартын шаардлага хангасан ийм нэгдсэн цэвэрлэх байгууламжтай байхаараа онцлогтой юм. Ер нь одоо юу хэдийн хугацаанд үргэлжлэх вэ? Бүтээн байгуулалтын ажил. За ер нь бид нар иргэд маань бас их богино хугацаанд нүүлгэн шилжүүлэх ийм хүсэлтийг маш хэрүүлж байгаа. Тийм учраас нэлээд амбицтай төлөвлөгөөтэй явж байгаа. За бид бол энэ онд 2025 онд барилга ухсралтын ажлыг эхлүүлнэ. За үүнтэй зэрэгцээд үйлдвэрүүдийн газар олголтыг эхэлсэн байгаа. За одоогор бол 5 үйлдвэр газраа аваад одоо барилга барих үйлдвэрийн зураг төсөл рүү орчихсон. За тэгэхээр дэд бүтцийн ажил эхлэхдээ зэрэгцээд дэд бүтцийгээ хүлээлгүйгээр нөгөө арь ширны үйлдвэрүүд маань тэзүүнийхээ дагуу барилга ухсралтынхаа ажлаа эхлүүлээд 2027 онд оны 2 дугаар улиралд бол нөгөө дэд бүтцүүд холболтууд дуусаад нөгөө туршилт тохируулгууд хийхдээ зэрэгцээд үйлдвэрүүдийн барилга ухсралтын ажлыг дуусгаад аль бол 2027 оноос эхний үйлдвэрүүдийн үйл ажиллагааг эхлүүлэхээр ингэж төлөвлөж байгаа. Ер нь компаниуд аж ахуйн нэгжүүд маань яаж хүлээж авч байна? Одоо ингээд нүүлгэн тэгэхээр за мэдээж зардал гаргана нөхөд. Тэр зардалд нь бас дэмжлэг үзүүлэх үү? Үйлдвэрүүд бол нүүх хүсэлтэд өөрсдөө ч маш их илэрхийлж байгаа. Яа тэгэхээр энэ харьгаа цэвэрлэх байгууламж ч өөрөө ингээд нөө даацсан хэтэрсэн тэр орчмын айл өрх орон сууцнууд тэгээд төрийн байгууллагуудын бүх бохирыг авч जैन. Тэгээд тэнд бол одоо хөрсний бохирдол, туул голын бохирдол олон жил ийм хурсан бохирдлын асуудал байгаа. Тийм учраас иргэд ч их гомдол тавьдаг учраас үйлдвэрүүд маань ингээ 10 гаруй жил нүүнгээ хэлчихээр нэг ч техник технологи шинжил хийж чадахгүй, засвар хийж чадахгүй, өргөтгөл хийж чадахгүй ийм байдалтай байгаа учраас биднэрт бол газраа өгчүүл бид одоо нүүя гэсэн 22 үйлдвэрийн санал хүсэлт ирчихсэн байна. Ер нь 22 үйлдвэр гэдэг юм үү? Тийм, ер нь бол 28 үйлдвэр байгаа. За зарим нь бол мэдээж нөгөө гүн боловсруулдаггүй, нөгөө боловсруулах биш илүү эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг тэр газрууд бол бас бид нар бохир ус гаргадаггүй байршлууд үйлдвэрүүд бол бид нар бас одоо хүсэлтэд илэрхийлээд ингэ явж байгаа. Тэгэхээр ер нь бол үйлдвэрүүд бол нүх сонирхлоо илэрхийлчихсэн өөрсдөө санаачлага. Ер нь бол хамгийн их санаачлага гаргадаг нь арь ширны үйлдвэрүүд өөрсдөө бид нүүя гэдэг ийм саналыг гаргадаг. За гэхдээ бид нар сая өнгөрсөн 7 хоногт бас арь ширны үйлдвэрүүд өнгөрсөн 5 дахь өдөр арь ширны үйлдвэрүүдтэйгээ арь ширны холбоотой хамтраад зөвлөлт хуулзалт хийсэн. За яг нүүлгэн шилжүүлэх төлөвлөгөөгөө бид нар яг одоо 2027 онд гэхэд үйл ажиллагаа эхлүүлэхээр та нар барилга ухсралтын ажил руу ороо, барилгын зураг руу ороо, за зээл тусламж авах асуудал руугаа ороо гэдэг асуудлыг хүнс үдэ аж ахуй яам за хотын стандартын газар гээд бүх холбогдох сувгийн удирдах газар гээд байгууллагууд ярилцсан. Тэгээ үйлдвэрүүд маань бол бас бид нар одоо нөгөө ямар хүсэл тавьсан гэхлээр нэгдсэн журмаар яам болон нийслэл энэ үйлдвэрүүдэд онцгойлон одоо нүүн шилжихэд хөнгөлөлттэй зээл тусламжийг олгох юм хэрэгтэй байна. Яг тэгэхээр бид нар тэнд байгаа өмч хөрөнгө орхиод энд цоо шин үйлдвэр барих гэж байгаа. Зүгээр нэг одоо ийм жижигхэн бүс биш маш том үйлдвэрүүд байдаг учраас бид нарт одоо зээл тусламж хэрэгтэй гэсэн юм хүсэлтийг тавьсан. Тэгээд өнгөрсөн 7 хоногт бол бидний эцэлэн тохирсон зүйл бол за ямар ч хэлсэн нүүгээд ирэх одоо энэ үйлдвэрүүд маань техник эдийн засгийн үндэслэлээ хийчихээ. Хичнээн тооны арьс шир, хичнээн тооны бог бодын одоо арьс шир үйлдвэрлэхийн хичнээн мянган одоо заводнаас үйлдвэрлэхийн тэр одоо техник эдийн засгийн үндэслэлээр чинь тулгуурлаад холбогдох салбарын сайд болон хотын дарга танилцуулаад дараагийн удаа одоо энэ үйлдвэрүүдэд үзүүлэх дэмжлэгийн хандлаар уулзалтыг хийя гэж ингэ тохирсон. Тэгэхээр ерөнхийдөө бол үйлдвэрүүд маань дэд бүтцээ хүлээгээд байлгүй үйлдвэрийнхаа тэзүүг хийх, барилгынхаа зураг төсвийг хийх ажил руугаа шуурхаалахаар харилцаа. Одоо жохтоос яг хэдэн километрийн цаана барилж байгаа. За, Эмээлт паркын төслийн талбай хаан улдүргийн 13 дугаар хороонд Улаанбаатар хотын төвөөс 30 км зай. 30 км зай. Одоо яг ингэж асуух гэдэг л да. Одоо бол хаан улдүргийн нутаг дэвсгэрээр ингэ үйлдвэрүүд байж.
За дээр үед бол дээр үед гэдэг нь одоо 90 оны ихэж энэ бол ингээд зилүүд газар байлаа шүү дээ. Хотоос хол. Одоо бол ингээд хот дотроо ингээд ороод ирлээ. За энэ 30 км-ийн цаана байгаа газар ер нь хэдэн жилийн дараа бас энэ хот дотроо орох бол гэж тооцоолж үзсэн үү та. За ер нь бид нар энэ нөгөө том төслүүд бол төлөвлөлтөө сайн хийх ёстой. Тэгээд тийм учраас нөгөө ерөнхий төлөвлөгөө, хэсэгчлэн ерөнхий төлөвлөгөө, техник эдийн засгийн үндэслэл дээр мэргэжлийн байгууллагууд нэлээд сайн ажилласан. Тэгээд ирээдүйд одоо энэ 20 дугаар хороонд үүсчээд байгаа энэ үнэр та нарын асуудлыг Эмэлт паркийн төсөл дээр одоо алдааг нь давтахгүй байх ийм одоо бодлого төлөвлөлттэй. За ялангуяа байгаль орчны яамн дээр болсон одоо хурлууд дээр ч гэсэн бид ярилцсан. Тэгэхээр ерөнхийдөө бол парк маань нийтдээ 539 га газар. За тэгэхээр мэдээч хэрэг ойр орчимд нь одоо суурьшил үүсч таарна. Тэгэхээр тэндээс ногоон зурвасаар хамгаалагдсан ийм бүстэй байхаар төлөвлөсөн байгаа. Тэгэхээр ерөнхийдөө бол бид нар энэ барилга ухамсарлтын ажилдаа зэрэгцүүлээд нөгөө ногоон байгууламжаар битүү хүрээлэгдэж хамгаалагдах ийм ногоон зурвасыг хийж өгөхөөр ерөнхий төлөвлөгөө туссан байж байгаа. За ер нь бол ингэж ойлгож болохоор за улсаас бол дэд үтс бүх юм одоо бүрэн шийдэд өгчлөө. За компаниуд бол ямар нэгэн хөнгөлөлтөй зээл тусламж аваад одоо парк руугаа нүгээд нэгдсэн байдлаар ингээ кластер хэлбэрээр цаашгаа хөгжөөж явах юм байна. За 3 жилийн дотор бол одоо бүх асуудал шийдэгдээд за 4 дахь жилээс бол компаниуд яг үйл ажиллагаагаа эхлүүлээд ингээ явсаар хаад 2039 он хүртэл үргэлжлэж байна тийм ээ. Тий. Энэ Эмэлт аж үйлдвэрийн парк чинь зөвхөн арьс ширний бүстэй биш. Ноос ноолуурын бүс, Золиос Экспо, худалдааны төв, за баруун урд талын бүстэй бол мах боловсруулах үйлдвэрүүд байгаа. Тэгэхээр ерөнхийдөө нийслэлчүүдэд эрүүл аюулгүй хүнсээр хангах зорилго бол нийслэлийн засаг даргын мөрийн хөтөлбөрийн гол үйл ажиллагаа учраас хотын даргын зүгээс за мөн хүнс хөдөө аж ахуйн яамны зүгээс бол Эмэлт орчимд одоо стандартын бус гар аргаар мал нядалдаг эрүүл ахуйн стандартын шаардлага хангахгүй ийм орчин нөхцөлд нядалгаа явагддаг. Тэгээ түүнээс болоод нөгөө гар аргаар нядалж байгаа учраас арьс маань өөрөө гэмтэлтэй арьсууд ингэж гарч ирдэг учраас мах боловсруулах мал нядалгааны хэсгүүдтэй байгаа. Тэгэхээр тэр бүс бол үргэлжлүүлэн бас хөгжинэ. Тэгэхээр энэ бүсийг бас давхар хөгжүүлэх ингээд бүхэлдээ олон одоо хүлэмжийн бүсүүд байгаа учраас 2030 он руу дараагийн үе шатууд яв. За ингээ нөгөө гараа явцсан. За тэгэхээр мэдээж хэрэг энэ нөгөө нэг хуучин үйлдвэрүүд маань байрлаж исэн нөгөө хөрсөн бохирдсан байгаа таасаа ярьлаа шүү дээ. За мэдээж тэр бол ингээд одоо ирүүлжиж эхлэх баг тийм ээ хөрсөөс ирүүлжүүлээд. Ядаж үнэр танар гайгүй болоо. 20 дугаар хорооны хувьд бол бид зэрэгцүүлээд авч явж байгаа. За бид нар өнгөрсөн Эмэлт аж үйлдвэрийн парк өөрсдөө санаачлаад үйлдвэрүүддээ бас нөгөө эргээд нөгөө үйлдвэрээ барих энэ боломжийг бүрдүүлэхэд бол 20 дугаар хорооны 34 орчим га газарт хот төлөвт судалгааны институтээр нөгөө барилгачлалтын төсөл буюу дахин төлөвлөлтийн баримт бичгийг боловсруулаад дуусж байна. Ширний үйлдвэрүүд нүүсний дараа мэдээч хэрэг тэр бохирдсон хөрсийг хууж цэвэрлэх ажил явагдана. Нийтийн эзэмшлийн зам талбайг бол нийслэл өөрийн төсвөр хийн. За тухайн одоо аж ахуйн нэгжүүдийн эзэмшилт байгаа газрыг нэг стандартын дагуу өөрсдийн тэр бохирдсон хөрсөө цэвэрлж тэнд одоо барилгачлалтын төсөл дээр туссаны дагуу шинэ одоо нөгөө 20 минутын хот буюу Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний дагуу 20 минутын хот концепцийн хүрээнд нийтийн одоо эзэмшлийн одоо тэр зам талбай одоо харьгаа цэвэрлэх байгууламж маань нэлээд том га газрыг 10 гаруй га газар. За тэр маань ерөнхийдөө зөвхөн ноцоос төвтэй байна. За бусд нь бол ногоон байгууламж цэцэрлэгт хүрээлэнгээр төлөвлөгдсөн байна. Тэгэхээр дараагийн бүтээн байгуулалтууд бол Эмэлт паркийн төсөлтөд зэрэгцээд явахаар ингэж төлөвлөлтийг хийсэн байна. За тэгэхээр яг ерөнхийдөө за яаж нүүхийг сонсчлоо. Дараа нь юу болохыг бас аялаа сайн ярьлаа. Ерөнхийдөө ярилцлагын эхний хэсгийг ингээд дуусгаад за мэдээж хэрэг бүтээн байгуулалтын ажлуудыг нэлээд хойлоосаа дэлгэрэнгүй ярьчлаа. Тэгээ би бас яг ийм аж үйлдвэрийн паркуудын өөр улс оронд хийж исэн ийм туршлагуудыг ингээд харахад зүгээр хотоосоо гаргаад нүүлгээл одоо паркийг байгуулж өгөөл баяртай гэж одоо явуулдаг юм байлээ л дээ. Бодлогын хувьд бол тухайн аж үйлдвэрийн парк бас өөрөө ашигтай ажиллах хэвээр. Компаниуд бас өндөр ашиг олох хэвээр, улс орондоо хувь нэмрээ оруулах хэвээр. Тэгээд энэ талын бодлого дээр юу ямар бодлого барьж байгаа. Тухайлбал экспортод одоо бүтээгдэхүүнээ гаргахад нь хүртэл ингэж дэмжлэг үзүүлдэг байх тийм. Тэр ийм бодлого бас давхар
мэдээж явах тийм ээ. Маш чухал асуулт. Ер нь бол 2022 онд үйлдвэр технологийн паркийн тухай шинжилэн батлагдсан. За тэгээ яг тэр паркийн хуулийн дагуу одоо арьс ширний чиглэлээр тусгай зөвшөөрөл авсан анхны компани бол манай нийслэлийн өмчт компани. Тэгэхээр Эмэл паркийн хувьд бол энэ үйлдвэр технологийн паркийн тухай хуулийн дээр бол аж ахуй нэгжүүдэд олгох жишээлбэл гаднаас техник технологи тоног төхөөрөмж оруулж ирэхэд гал ялбан татвараас чөлөөлдөг. За дээрээс нь нөөтийн татвараас татварыг одоо нэмүртгийн нөөтийн татварыг бол 4 жил хойшлуулах гээд за газрын төлбөр төлөхгүй жишээ нь паркт байршиж байгаа аж ахуй нэгжүүдэд бизнес эрхлэгч нараа дэмжсэн хөнгөлөлт чөлөөлтүүдийг хуулиар олгож байгаа. Тэгэхээр бид бол үйл ажиллагаа эхлэмэгч одоо аж ахуй нэгжүүдтэй тэр одоо авчиж болох бүхэл хөнгөлөлт чөлөөлтүүд хамруулах ийм бодлогын бэлтгэл ажлуудыг одооноос хийж хэрэгжүүлээд явж байгаа. Хэрэгцээ үед та хэрэгжүүлээд тий. Энэ үхрийн ширийг бид нар олон улсын стандартт нь хүргээд одоо экспортод гаргаад улс орондоо ашигтай болгоод за эргээд малчт маань одоо түүхийд нийлүүлэгчд маань бас ашигтай мөнгөтэй болох гэдэг. Тэр энэ чиглэл рүү бас ер нь ажиллах уу? Хамгийн гол зүйл бол Монгол малын энэ арьс шир бол үнэгүй гэхээсээ илүү маш их гэмтэлхтэй стандарт юм болсон. Стандарт юм бас. Жишээлбэл хоёр одоо төвшөнд гэмтээд байгаа арьс маань нэгдүгээрт амьдын үедээ яаж юм хэрэг малын эрүүлжилтээс болоод одоо хачиг хуулзандаа ингээд арьс маань гэмтэнчдэг. За дээрэс нь ядалгааны үедээ үйлдвэрийн аргаар нөгөө малаа нядлахгүй дандаа гар аргаар ингээд хутгаар сийчихлээр нөгөө арьс маань хутгандаа сийчдэг. Ингээд амьдын үедээ хачиг хуулзандаа нөгөө ядалгааны үедээ болохоор мисээр гэмтэгчж байгаа. Тэгээд ингээд ирэхээр нөгөө ашиглах талбай багтай арьс шир гараад ирж байгаа учраас тэр маань хаягдаад байгаа. Хэрвээ үйлдвэрийн аргаар одоо малыг нядлах стандарт бол хэрэгжиж эхэлсэн байна. Тэгэхээр энэ стандартыг одоо бүх л газар хэрэгжүүлж ингэж чадах юм бол ядаж нядалгааны үедээ гэмтэгдэхгүй байх. За цаашлаад бид нар хоршоологчдын холбоотойгоос хамтарч ажиллаж байгаа. За зарим аймагуудтай хамтарч ажилладаг одоо түүхийн эдийг бэлтгэн нийлүүлэх хамгийн том боломж нь бол хоршоологчд гэж үзэж байгаа. Тэгэхээр 21 аймаг сумдуудад байгаа энэ хоршоологчдыг дамжаад үнэхээр одоо нөгөө малчттай уулзахаар үнэхээр арьсыг мөнгөөр авъя гэвэл бид өгье, бид одоо сийчгүйгээр гэмтэлгүй арьсаа аваад ирья гэдэг ийм саналыг бол малчттай уулзахад тавиад байгаа. Тэгэхээр тэрийг нь хоршоологчдоор дамжуулаад түүхийн эдийн бэлтгэн нийлүүлж хоршоологчдоос үйлдвэрлэгч нар руу ченжийн гар дамжихгүйгээр үйлдвэрлэгч нар руу одоо нийлүүлэх энэ боломжийг нь хангахаар бид нараас өнгөрсөн хугацаанд хоршоологчтой холбоотой хамтран ажил санал бичиг байгуулад одоо энэ оноос зарим сургалтуудыг хийж одоо зарим аймагуудтай MOU зурах бэлтгэл ажлыг хийж байгаа. Манай малчд ингээд үхрийн ширжилүүл ингээд хаяад байна гэж яриад байна шүү дээ. Тэгэхээр хаямааргүй байгаа болвол яг энэ стандартыг л одоо хангах хэрэгтэй. Удахгүй бид нар энэ стандартыг зөв бид хоёул нэхэд байгаа юм шүү дээ. Дэлхийн өөрөө ийм стандарт хийдэг. Тийм учраас энэ стандартыг л хангах ёстой гэж. Тэгэхээр би сая ингээд нэг бас судалгааг харж л зөвхөн үхрийн ширэн дээр ингээд харж л. Гэтэл ингээд манай улсад хичнээн сая одоо үхэр байгаа байлаа. Гэтэл бид нар ингээд ширээ үнд хүргэж чадахгүй. Манай урд хөрш бол одоо хамгийн том дэлхийд номер 1 одоо зах зээл байж тийм ээ үхрийн ширэн дээр. Гэтэл энэ бас хаанаас одоо хамгийн их үхрийн шир аваад идэм болоо гэдээ хайж үзлээ. Тэгсэн чинь Бразил улс энэ улсыг одоо үхрийн ширээр хангаж тэр хаана одоо хэдэн төв алгасч орж ирж зах зээлийн эзэлсэн байна. Гол нь Бразилчууд яасан бэ гэхээр энэ стандартыг ард иргэдтэй маш сайн ойлгуулад за та нар яг ингэж л ширээ өг. Ингэх юм бол ингээд аавна гэд тэрийг ингээд нийтээрээ л одоо ойлгосон юм байна л та. Тэгэхээр танаа одоо аж үйлдвэрийн паркийн гол хийх ажил бол бас энэ дээр байна бах. Тэгэхээр энэ ажлууд нас яг хизээс эхлэх бол энэ бол одоо жишээлбэл хоёулын ярилцлагыг малчид сонсож байгаа бол энэ бол маш чухал хэсэг нэ гэж би бас бодож байна. Малчидтай хандаад хэлэхэд хамгийн нэгдүгээрт малын эрүүл мэндийн асуудал. За малын нөгөө угаалга арчилгаануудаа хийх, нөгөө вакцинжуулалтаа хийх, дээрээс нь нэмээд нядалгаагаа үйлдвэрийн аргаар. За гэхдээ заавал үйлдвэрийн аргаар биш нөгөө гар аргаар ингээд нөгөө арьсаа гэмтлэхгүйгээр гараараа ч гэсэн болдог ш та. Тэгэхээр хутгаар сийччихэл тэр маань бас
нөгөө шаардлага хангахгүй болоод ирдэг. Тийм учраас арьс маань үнэтэй болоод ирэх нэ. Тийм учраас малчтаас бас их юм шалтгаална нэ. Малчтаас маш их юм шалтгаална. Одоо тэр чинь ингээд одоо бид нарт ингэж байгаа Вьетнамаас хэд хэдэн улс орноос танах жилд хэдэн мянган ширхэг хэдэн сая ширхэг үхрийн шир өгөх боломжтой вэ гэд шууд биднээс ирж асууж байгаа. Яагаад гэвэл парк байгуулах гэж байна. Тэгэхээр бол Эмэлд паркын төсөл олон улсын стандартын шаардлага хангасан нөхцөлд нөгөө үйлдвэрлэлээ явуулаад ирээд нөгөө үйлдвэрүүд маань LWG олон улсын стандартын шаардлага хангасан үйлдвэрлэл гараад хүссэн хүсээгүй экспорт нэмэгдэнэ. Тэр хэрээр биднийг сонирхох гадныхан илбэг болно. Тэр үед бид нар түүхийн эдэн байна уу л гэдэг асуудал руу хүссэн хүсээгүй явах учраас малчт маань одооноос одоо тэр нядлахта ямар юуг анхаарах юм. За ялангуяа амьдынхаа үедээ одоо тэр арьс ширийг бүрэн бүтэн байлгахад онцгойлно. За ялангуяа малын эрүүл мэнд дээр ингээл нэг хон ч юм уу ямаа ч юм уу өвчлцэн байхад тэрийг тэл байлгаал идэг. Тэгэхээр тэрийг бусдад нь халдаахгүй байх энэ одоо зүйлийг одооноос суралцаж ингэж байж чадах юм бол тун удахгүй бас арьс шир маань үнэтэй болох энэ боломж нь бүрдэн. За түүнээс гадна гэмтэлтэй арьсыг бид нар биотехнологи ашиглаад желатин, коллаген, уург хийх юм боломж технологиуд одоо маш олон улсад байна. Жишээлбэл Турк улсад бид нар сая 1 сард яваад ирэхэд нөгөө хаягдж байгаа арьсны зоргоцсоор нөгөө тариалангийн талбайны бордоо хийчихэж байгаа. Тэр өөрөө маш одоо өндөр агуулмжтай байдаг учраас гарч байгаа хаягдлаар бол нэмүртэг шингээх бас тийм боломж байгаа гэдгийг эхлэхийг хүсэж байгаа. Түүнээс гадна бас хөдөө аж ахуйн салбарт бол энэ үйлдвэр ухсааг сайжруулах тийм ээ одоо хоньны за тэгээ хүрэн дээр ч гэсэн адилхан бас системийн хэмжээнд бас бодлогын юмнууд бас байгаа. Тэгэхээр одоо мөнгө маш ойрхон байна тийм ээ. Манай улс ч өөр мал аж ахуйн орн шүү дээ одоо. Бараг нийтхүү амын маань тал нь одоо мал дээр байна, малчт байна. Тэгэхээр маш удахгүй одоо баг 3-4 жилийн дараа бүгдээрээ мөнгөтэй болоод бүгдээрээ баяжих тун ойрхон байх шүү гэж бүр зориуд хэлмээр байгаа юм тийм ээ. Энэ ярьж байгаа. За хоёул нэг бодлогын ярьж байгаа дээр бас нэг зүйл бис асуумаар байгаа. Ер нь ингээд дэлхийн одоо хотод байгуулсан ингээд аж үйлдвэрийн паркуудыг харахад гадны хөрөнгө оруулалтыг маш сайн одоо татсан байт юм байна. За үйл ажиллагааны эхлсний дараа ч гэсэн хөрөнгө оруулалтыг татах одоо тэр бүх нөөц боломжуудыг бас хангаж өгч идэв. Жишээлбэл манай парктэй ажиллавал бид нар танарт татварын ийм хөнгөлт үзүүлээ те ийм дэмжлэг танарт үзүүлээч гэдэг юм аа. Түрүүн та сая бас ярианы чинь нэг товч дурддаад өнгөрлөө олон улсын биднээс харилцаа байгаа. Тэгэхээр та гадны хөрөнгө оруулалт энэ парк дээр юу татах ямар боломж бололцоо байгаа вэ? Энэ талаар бас мэдээлэл өгч. Хөрөнгө оруулагчид бидрийг маш их сонирхож байгаа. За сая ер нь жил гарны өмнөөс Солонгосын техник технологийн нөгөө үндэсний техникийн их сургуулийн профессорууд бидэнд санал тавиад сэргээгт хэрчим хүчний чиглэлээр ажилладаг эрдэмтдийн баг бол манай Эмэлд паркын төслийн талбай баруун талын уулын ингэр дээр сэргээгт хэрчим хүч буюу одоо нарны цахилгаан станц байгуулах төсөл хэрэгжүүлэх ийм санал тавьсан. За тэгээд энийг нь хотын даргад Нямбатар даргад танилцуулаад тэгээд энэ төслийг бол явуулах зүйтэй. Яагаад гэвэл бид нар нүрс станц барих гэж байгаа учраас экспортод гаргахад сэргээгт хэрчим хүч хэрэгтэй гэдэг. Тэгэхээр 10 мегаваттын нарны цахилгаан станц байгуулах ийм тэзүү бол тун удахгүй 5 дугаар сараас эхлэх гэж байна. Мэргэжлийн баг ирж ажиллах гэж байна. За саяхан бас Францын үндэстэн дамнасан сэргээгт хэрчим хүчний чиглэлээр ажилладаг бас Германы хөрөнгө оруулалттай компаниас манай аж үйлдвэрийн ийм том үйлдвэрүүдэд томоохон одоо төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх. За ялангуяа байршиж байгаа аж ахуйн нэгжүүдтэй нэг хөнгөлөлттэй ногоон зээл олох ийм боломжтой талаар бас танилцуулсан. За яг сонирхоод зүгээр нэг зүйл асуучих. За аж үйлдвэрийн парк ингээ ашиглалтанд орно. Таны зүгээр тооцоолоор одоо ингээд өнгөө байгаа шир ер нь хэд хүрэх боломж байна гэж та харж байгаа. Тийм одоо тооцоол байх уу? Ер нь нөгөө байлгүй яах вэ? Гэхдээ бид нар илүү одоо наривчсан тооцоонуудыг хийж байгаа. За бидэнд хамгийн одоо ойрхон байгаа тоог ер нь одоо байгаа арьс ширний үйлдвэр суйрлагдсан хүчин чадлынхаа 45% ашиглаж байгаа. За энийг бүрэн гүйцэд ашиглана. За тэгээ арьс ширний салбар нь ерөөсөө одоогийн байдлаар нэг дотоодын бүтээгдэхүүний 0.2%-ийг л эзэлж байгаа.
энийг бид нар 10 дахин нэмнэ гэж тооцоолж байгаа. За одоогийн үйлдвэрлэж байгаа хүчин чадлыг 6-аас 10 дахин нэмэгдэх ийм боломжтой. Зөвхөн арьс ширэн дээр шүү дээ. За тэгээ бусад ноос маань одоо манай хүнс үдэ аж ахуйн хөнгө үйлдвэрийн яам маань бас цагаан алт хөтөлбөр, хүнсний хувьсгал гээд Монгол улсын ерөнхийлөгчийн санаачилсан олон сайхан одоо зээл тусламж одоо хөтөлбөрүүд явж байгаа. Энэ төслийн хүрээнд ч гэсэн ноос ноолуурын бүс, арьс ширний одоо тэр мах боловсруулах мал нядалгааны бүсүүд дээр олон хөгжүүлэлт хийгдэн. Зөвхөн одоо манай дээр нэг жишээхэд мах боловсруулах чиглэлээр жишээлбэл Японы хөрөнгө оруулалттай адууны махыг одоо амьсгалаас бусдыг нь үйлдвэрлэлд оруулаад эцсийн бүтээгдэхүүн болгоод экспортлох ийм төсөл орж ирж байгаа жишээтэй. Тэгэхээр бол дотоодынхан ч гэсэн адилхан, гадныхан ч гэсэн адилхан хөрөнгө оруулаад ингээд эмээл паркийн төслийн талбайд үйл ажиллагаа явуулах бүрэн боломж байгаа. Тэгэхээр бол Монгол улсын эдийн засагт эерэг нөлөө үзүүлнэ, ялангуяа малчтад тэр дундаа хаягдлаггүй эдийн засаг, тойрог эдийн засаг одоо бий болно. Ингэснээрээ бол малын гаралтай түүхийд хог дээр хаягддаг биш. Зөвхөн арьс шир биш шүү дээ. Арьсаа дагаад маш олон зүйл хаягдчаад, толгой хаягдж гин, шир хаягдж гин. Одоо нөгөө дотор гидсүүдээ өвөл яг ичний нядалгааны тэр чигт нь хаягдсан. Манай төслийн би 2022 онд анх ажил авахад манай төслийн талбай тэр чигтээ одоо уул овоо шиг хогийн цэг байдалтай л байсан. Тэгэл эмээлтийн гидсэр дүүрнэ. Чигээрээ одоо арьс шир гиз толгой бүгд л хаягдж байгаа. Тэгэхээр яагаад бид нар хүссэн малынхаа малыг хүртэл яагаад хаях ёстой гэж яагаад тэрийг бид нар технологи ашиглаад бүтээгдэхүүн болгож гаргаж чадахгүй. Тэгэхээр энэ бол аж үйлдвэрийн парк яалтгүй Монгол улсад хөгжих ёстой. Өнөөдөр ийм их малтай байж яагаад бид нар малаа мөнгө болгож чадахгүй байна гэдэг асуудлыг сүүл одоо хэдэн жил ярьчихваа. Бараг 10 жил ярьцсан. Ер нь их удаан ярьлаа. Гэхдээ энэ удаагийн нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал, за хотын дарга, Нямбатар дарга, за мөн хотын орлогч, Даваадлаа дарга, за мөн засгийн газар яамны түвшинд маш их хүчтэй дэмжиж 24 мега төслийнхаа чагсаалтанд оруулж ижил энд хөдөлж байгаа байхгүй. Яагаад өнгөрсөн хугацаанд хөдлөхөр мөнгөгүй л байсан даа. Тэгэхээр би энэ ямар ч байсан хөрөнгө мөнгөний шийдэд өгж байгаа учраас энэ төсөл хүссэн хүсийг урагшлах ёстой. Нэг зүйлээс их айж л та. Манай улсад ингээд нэг юм хийн гэхээр ингээд хийж явж байгаа дундаасаа тэгээд ингээд алга болчтой л та. Одоо жишээлбэл бид нар цахилгаан станц гэл хэдэн жил одоо ярьсан те. Тэгээд алга болчтой. Тэгээд нэг юм ярьж байгаа л тэгээд алга болчтой. Тэгээд тийм битгий байгаасаа л гэж одоо олон нийт их хүсдэг болжээ. Тэгэхээр танаа төслийн хувьд бол бас тийхгүй үстэй. Ер нь ийж үрэн бидтэй л гэж асуух гээд байгаа тийм. Тий, тэрэнд бид нар бас анхаарч байгаа манайх өөрөө зүгээр нэг нийслэлийн өмчт нөгөө хувьцаат компани учраас төлөөлөл удирдах зөвлөлттэй төлөөлөл удирдах зөвлөлт бас хараад биш гişүүд байгаа. За ер нь бол доктортой байдлыг хангах. За ялангуяа энэ паркийн менежментийн хувьд бид нар бас мэрэгжлийн одоо байгууллагаар хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг бол наривчсан эдийн засгийн тооцоотой хийж чинь эдийн засгт ямар өөр өгөөж өгөх юм, яаж хөгжүүлэх юм, энэ компани өөрөө заавал төсвөөс татаас авахгүйгээр өөрөө өөрийгөө үйл ажиллагаа явуулах тэр бүх прогноз тооцоонуудыг хийгээд дуусж байгаа. Тэгэхээр бид бол доктортой байдлыг хангах бүх бэлтгэл ажил, за хүний нөөцөөч гэсэн гадаад дотоодд бэлтгээд ингээд эхэлж байна. Тэгэхээр бол паркийн хувьд бол доктортой байдлыг хангах, за хотын удирдлагуудаас дэмжиж ажиллаж байгаа учраас энэ ажил бол хүссэн хүсээгүй явна. За нийслэлийн хувьд бол гол анхаарч байгаа зүйл бол энэ байгаль орчны асуудал, туулгал, хөрсний бохирдол. За дээрэс нь ажлын байр, энэ одоо төвчрлийг сааруулах, төвлөрдийг бууруулах гэхэд ер нь бол энэ эмээлт паркийн төслийн 539 га газар бол энэ 2040 ерөнхий төлөвлөгөөний баримт бичигт бол эмээлт хот болж дагуул хот болж хөгжихөөр төлөвлөгдсөн байгаа. Тэгэхээр дагуул хотын суурийг энэ эмээлт аж үйлдвэрийн паркийн аж үйлдвэр суурьтай дагуул хотын суурийг тавьж байгаа гэсэн. За баярлалаа ингээд бидний урилга хүлээн авч бас сонирхолтой яриад хэлсэн нь маш их баярлалаа. Тэгээд Улаанбаатар хотын хөгжлийн одоо ерөнхий төлөвлөгөөний 24 мега төсөлд багтсан. Зүгээр яг Улаанбаатар хотын гэж яриад байгаа боловч энэ одоо эмээлт парк бол Монгол улсын эдийн засгт өнөөдөр бид ч уулуурхаагаас л хараад тэгээд шүү дээ манай эдийн засаг. Хэрвээ энэ парк бэлэн болчихвол бид бас мал аж ахуйгаас маш их үр шимээ тийм мөнгө олох үр шимийг хүртэх энэ боломжтой паркийн талаар бас ярьслаа. Ингээд таны ажилд амжилт хүсье. Тэгээд энэ ажлаа
заавал бас хийж дуусгаарай. Баярлалаа. За баярлалаа. За. За.